Шантав компани маань яг гол үйлдвэрлэл маань энэ Сэлэнг аймгийн Баянгол сум буюу одоо энийг банкын үндэ гэдэг энэ сайхан өр өгөөжтэй хангаад одоо яг тариалтай ажлууд хийгдэж байна. За энэ дээрээсээ гараад ингээл одоо дараагийн гарсан бүтээгдэхүүнээ нэмэн өртөг шингээх буюу эцсийн бүтээгдэхүүн болох ажлууд явж байна. За энэ Улаанбаатар хотод үйлдвэрлэлүүд байна. За Улаанбаатарын бидний нэг хэлж цайснаар 61 гарам гэдэг. Тэнд бол одоо үндсэн тэжээлийн үйлдвэр маань тэнд явагдаж байна. За тэжээлийн үйлдвэр дээр бид нар сая өнгөрсөн хугацаанд бол хил хаагдахад бид нар гаднаас ямар нэг одоо бараа бүтээгдэхүүн авах боломжгүй болсон юм нөхцөл байдал тэгэхээр бүх түүхийдээ өөрсдийнхөө дотоодоос нийлүүлэх боломжтой гэдэг дээр одоо энэ жилээс бүр тариалтын төлөвлөгөөн дээр бүр наривчлаад хүртэл оролцсон гэж байна. Тэжээл дээр ихлээр одоогоор бол 5 төрлийн тэжээл хийж байна. Хордоо удмын ядуунаас ахуулаад энгийн зүчээний ядуу, за тар 30 барих одоо өхрийн тэжээл, сайны чиглэл, сайн сүүлийн чиглэлийн одоо өхрийн тэжээл, за мөн өхөр бог малын тэжээл гэдэг байдлаар тэжээлүүдийг хийгдэж байна. За Эрдэнэшийн дарш, Эрдэнэшийн бас сүрэл. За тэгээд ногоон тэжээл буюу таримл хадлан одоо ерөнхийдөө 2022 оноос хийгдэж байна. За Эрдэнэч тариалаад ингэлээр дагалдаад бид нар шар буурцгуудыг одоо 2 жилийн хугацаанд тариалж үзлээ. Шар буурцгаараа бид нар дүүпүү хийлээ. Шар буурцгны ундаа хийгдэж байна. За тодорхой хэмжээнд 10 бүл зүйтэй бид нар үйл ажиллагаа явуулсан. Зөгийн бал, зөгийн жилий, зөгийн одоо тоос зэрэг бүтээгдэхүүн хийж байна. Бас тодорхой тооны гахаан аж ахуй манай дээр үйл ажиллагаа бас эрхлээд явагдаж ирсэн. За тэгэхээр энэгээрээ тулгуурлаад бэкон, зайц, хям гэд махан чиглэлийн одоо бүтээгдэхүүнүүдийг бас хийгдэж явж байна. За дараагийн томоохон үйлдвэрлэл одоо бид 3 сарын 5-наас хойш буюу сар шинийн баяраас хойш яг энэ үйлдвэрлэлийн технологи одоо угсралтын ажлуудаа хийгдэх гэдэг ингэж явж байна. Энэ дээр бол хүнсний ногоо угааж хэрчээд боловсруулдаг. Тэгээд тэрийг бүр савлж байгаа ийм одоо технологийн дамжлагуудыг нэвтрүүлэхээр зориод үндсэндээ бүх технологи дамжлагууд маань ирсэн угсралтын ажлаа одоо хүлээгээд ингэж байж байна. Ингээд дараагийн ээлжиндээ гэдэг юм бол бид нар харьяаманы мах, за ямааны сүүгээр тараг бэлтгэлүүд хийх гэд ер нь маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хийхээр одоо зориод үндсэн зорилгынхаа нэг 70-80% бол одоо бүтээгдэхүүнийг гаргацсан ингэж явагдаж байна. Одоогоор бол хямны үйлдвэрлэл гэдэг бол яг масс үйлдвэрлэл дээр биш. Тодорхой бид нар лаборатори туршилтын юм дээр хийгдээд энэ бол батлагдсан байж байгаа. Тэгэхээр эхний ээлжиндээ группийн хэмжээний ажилчдыг эрүүл хүнсээр хангая гэдэг дээр байгаад бүх ажилчдынхаа одоо өглөөний цайн дээр зайц, хям одоо гурвалжин будаагаар хийсэн талах гэдэг энэ бүтээгдэхүүнүүд хийж байгаа. Энэ бол Улаанбаатарын одоо хөдөө аж ахуйн сургууль дээр Копиа олон улсын төслийн байгууллага хөдөө аж ахуйн сургууль Шантав компани хамтарсан 4 том одоо лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, тэжээл, за малын үр хөврөл буюу одоо генетикийн чиглэлийн 4 том лаборатори дээр төслүүд хэрэгжиж байгаа. Манай компани үнэт зүйл гэдгээ бид тодорхойлсон. Алсын араа эрхэм зорилго үнэт зүйл. Үнэт зүйл бол одоо яг энэ бүтээгдэхүүнийг бий болгож гаргаад байгаа манай компани нийт хамт олон буюу одоо ажилчин, ажлагсад энэ юм аа гэд. Тэгээ компанийн ажилчдын одоо та бүхэн ингээд манай кемпийн орчмыг харж байгаа бах тий. Ажиллах, амьдрах орчин нөхцөл дээр бол бид нэгдүгээрт маш их анхаарч байна. Хоёрдугаарт ажилчдынхаа нийгмийн асуудал дээр бас анхаарч байна. 3 дугаарт хөдөө аж ахуйн салбар бол өөрөө хүн салбар. Тэгэхээр энийг бид нар хүний хүчийг бага оруулах, техник технологийн одоо нэвтрүүлэх, цаг хугацаатай уралдаж байгаа ажил шүү дээ. Тэгэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг чиглэл дээр ерөнхийдөө гол анхаарал одоо хийж байна. Ажилчдаа одоо бид нар нэг сумын төвөөс аслагдсан одоо энэ кемп дээр байлгаад ингээс гадна ажилчдаа бас сургалт мэдээллүүдийг ерөнхийдөө бас тогтмол өгч идэг. Баянгол сумаасаа гэх юм бол одоо 50 км-ийн зайд аслагдсан. Манай дундад цалин бол одоогоор нэг 3,500,000 байгаа. Тэгээ цаашдаа бүтээгдэхүүн дээр нэмэн өртөг шингээгээд олон улсын одоо зах зээл дээр бий болгоод гаргаад ирэх юм бол үүнийг дагаад бас ажилтныхаа нийгмийн асуудал цалин өсийг нэмэгдүүлнэ гэсэн одоо хамгийн ойрын бас төлөвлөгөө хүсэл маань байж байна. Миний хувьд Дархны хөдөө аж ахуйн сургуулийг 2004 онд газар зохион байгуулагч мэргэжлэр төгссөн. За хүрээлэн буй орчны чиглэлээр магистрийн зэргийг бас хамгаалж илаа.
За бүгд нэрмт хятадаар дуусаад одоо бас экологийн ухааны одоо докторийн зэрэг хамгаалаад гэсэн. Дахин өдөө аж ахуйн сургуульд одоо 2007 оноос дадлагжигч багшаас нь одоо сургуулийн захирал хүртэл байжсэн. Энэ хугацаанд бол өдөө аж ахуйн салбартай бол угаасаа салшгүй холбоотой. 22 онд одоо Шанто компанийг иргэшилжүүлж авсан цагаас хойш зөвлөхөр нь яваад 23 оноос одоо гүйцэтгэх захирлын ажлыг аваад өнөө хүртэл ингэж ажиллаж байна.